Өдөртөө ICM-ийн мэдээллийн сайтын удаагийн ярилцлаганда контент бүтээгч бэлэг жаргалыг урьсан юм. Тэгэхээр бид өнөөдөр цахим, заллин болон онлайн шопууд, онлайн ажлуудын луурийн талаар ярилцах болно. За тэгээ урилга хүлээж авч ирсэн танд баярлалаа. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Таны хувьд болохоор ингээд сүүлийн үед одоо онлайн ажил, онлайн шопуудын одоо заллин луурийн талаар асуудлыг нэлээд хөндөд байгаа шүү дээ. Энэний үндэс шалтгаан нь юу вэ? Ямар үндэс? Ерөөсөө нэг сард одоо брендийнхаа нэрийг буруу хэлсэн онлайн шопын хүнээс болоод тэгээд энэс үүдээд одоо маш олон хүмүүс ингэж лойрдулсан гэдэг мэдээлэл надад ирээд тэгээ энэ ерөнхийдөө бол одоо бүр ийм том сэдв боллоо ингэж явж байна. Одоо 20 мянга, 30 мянга, 60 мянга. Одоо миний ерөөсөө авсан хамгийн их дүн бол ерөөсөө 2 сая, 3 сая. Тэгээ тэрнээс цаашлаад одоо янз бүрийн л одоо ийм лойрын шинжтэй хүмүүс байна л та. Тэгээд ер нь ингээ хүмүүсийн нийтдээ ингээ лойрдулсан мөнгөний тойг болохоор хэдэн тэрбумаар яригдчих. Тий. Маш олон сайт. Тэгвэл толгой нэг юм шиг санагдсан. Эдгээр болохоор өөрсдөө үгүй гэдэг байгаа. Энэ болохоор өөрөө яг одоо энэ алгоритм яаж явдаг вэ гэхээр ерөөсөө хүмүүсийг нэг линкээр урьж оруулна. За тэр урьж оруулсан хүн 19,900 өгөх юм бол 7,000 төгрөг нь урьсан үнэ. 22,900 төгрөг нь бол сайт өөрөө авах нь шүү дээ. Тэгээд ингээ ажил хийж болдог гэдэг ийм үзэл суртахууныг одоо ингэж сошиалаар ерөнхийдөө зарладаг. Тэгээд тэр нь болохоор өөрөө худлаа бод. Тэгээд хүмүүс тийшээ мэдхгүй одоо их хвчлэн дандаа хүүхдүүд орсон байна л да. Эсвэл бол гэртээ хүүхдээ хараа сууж байгаа залуу хийж байна. Одоо яах вэ ингээд нэг хүнд тус олчий те ингэж ямар ч орлогогүй байжснаас тус олчий гэсэн үднэс л одоо ороод тэгээд ингээд ямар ч мөнгө авч чадахгүй. Тэгээд мөнгөө буцааж татахын тулд заавал 5,000 төгрөг хүрэх хэрэгтэй юм байна л да. 5,000 ерөөсө хүрээгүй. Тэгэл нэг 200 300 төгрөг эсвэл 1000 хэдэн зуун төгрөг ч үгүй юм. Яаж тэр мөнгөө авчихээр авч болохгүй. Заавал 5,000 хүрчээж мөнгөө татсан авалт хийх боломжтой гэдэг. Тэр нэг иймэрхүү ерөнхийдөө бол энэ одоо луур бол одоо маш олон сайт байна. Тэгээ маш олон сайтаар одоо тэр яг өрсөн гэдэг хүүхдүүд чинь болохоор дандаа жоох хүүхдүүд. Тэгээ яг жоох хүүхдүүд чинь хүүхдүүд ингээд яг өөрсөндөө яг насны ижил хүүхдүүд нь итгээд ингээ орцсон. Тэгээ бүгдээрээ тэр одоо алдсан мөнгөндөө дургуулхад уурлаад надад маш олон чатууд бичиж байна. Одоо ингээд маш олон сайтууд байна гэж ерөнхийдөө одоо ажиллаж байгаа хэв маяг нь адилхан гэсэн үг үү? Адилхан бүгд адилхан. Ерөөсөө л нэвтэрч орохын тулд мөнгө төлнө. Өрсөн хүн нь өрсөн 7,000 төгрөг аавна. Сайт нь үлдсэн мөнгө аавна. Тэгээл ерөөсөө ямар ч хүнд үр өгөөжгүй. Тэгээ нөө их дагагчтай хүмүүсийг тэр сайтууд бол илүү онилоод байгаа байхгүй. Тэгээ онилоод тэгээд тэр хүүхдүүдийг ингээд юм хийлгээд мөнгөний нөгөөд тэгээд одоо яг тэр нэг яг яригдаад гол яригдаад тэр хүүхдүүд бол ерөөсөө 18 сая хэдэн сая те маш олон их мөнгийг олсон байна. За би өдөр тэдэн төгрөг оллоо. Өнөөдөр би жишээлх юм бол би хэдэн цагийн дотор 3 цагийн дотор би сая төгрөг олчлоо. Тийм болохоор та нар ч гэсэндээ ингэж олох боломжтой гэдэг яг нэг алгоритм адилхан. Тийм. Одоо ингэж та яг энэхүү арга барилыг энэ мөнгө олох юм арга байна гэдэг сурталчлаад байгаа хүмүүст нь нэлээд шүмжлэлтэй хандсан байна. Тэр хүүхдүүдийн талаар бичлэг хийн гут эхлээд бол их дургуулчихсан. Үгүй чинь лойр биш те чи тийм надруу өөрснөө эхлээд дайралт хийжсэн бол сүүл рүүгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Reward дээр над руу нэг охиноос маш олон мэдээлэл ирсэн. Бүх хүмүүсийн мэдээлэл. Зурагтай, нэртэй, хөрөгтэй бүх юмтай гарч. Тэгэн гутаа бэжсэн чи өөр нэг хүнээс тэр над руу мэдээлэл явуулсан охины мэдээлэл орсон. Энэ охин бас одоо ингэж reward дээр юм хийдэг. Тэгэхээр бас нөгөө би нэгэ барьж өгөх тийм сэтэл хүмүүсэндээ байгаа байхгүй. Яг энэ юм дээр бол би өөрөө судалгаагаа үнэхээр бас 100% сайн хийж чадахгүй шүү дээ. Энэ чинь ер нь бол ороод тухай за нэг хүний мэдээлэл ирлээ шууд би тэрэн дээр сэтгэлийн өөр дээр явахгүй яг хүлээн тэгээ хүлээж идэл гинт тэр хүний мэдээлэл хүрээд ирч үү юм. Тийм шүү бас зөнд. Одоо таныг те чи өөрөө энэ reward ч юм эсвэл энэ газар луурд болсон юм уу? Тийм юм ерөөсөө байхгүй. Би ерөөсөө одоо энэ reward гэдэг энэ чинь сайтын чинь болохоор тэр наацэг балжмаа гэдэг хүнээс хамгийн анх мэдсэн. За тэр хүнээс мэдээд хамгийн анх бичлэг хийхэд reward-аас над руу залгасан. Залгаад ерөнхийдөө жоон дарамтлах шинжтэй ярьсан. Тэгэхээр би яриаггүй шууд таслаад тэгээд тэр дугаар нь сүлд ашиглалтанд байхгүй болсон байхгүй хамгийн амар. Би бол өөрөө лойрдулсан юм байхгүй. Миний ойр тойрны хүмүүсээс лойрдулсан юм бол байхгүй. Гэхдээ хүмүүс өөрснөө хэлж байгаа байхгүй энд ингээд мөнгө оруулдаг. Тэгээд ингээд их мөнгө олох боломжтой гэдэг боловч ямар ч мөнгө олоогүй гэдэг л өөдөөс хариулт өгч байгаа байхгүй. Тэгэхээр тийм юмыг сонсчоор чинь тэгээд за ерөнхийдөө бол энэ нэг бас буруу чанарын юм байна гэж бодоод тэгэл бичлэгсэн. Одоо би жишээлх юм бол reward руу орж судлахад ерөөсөө хоёр хэн юм байна. Нэг нь скутер байна.
маш үнэтэй скутер, нөгөөх нь цахилгаан дуу. Тэр хоёрыг яг тэр үнээр нь авах хүн байхгүй. Ерөөсөө энэ юунаас мөнгө олж байгаа хүн урьж байгаас. Хэрвээ тэр скутерыг зараад мөнгө олж исэн бол тэр хүүхдүүд скутер худалдаж аваараа манайхаа гэж бичлэг хийгээсэн баггүй. Тэгэхэд тэдний хийгээд байгаа зүйл нь ороод ирээ. Би линкийн өгнө ороод ир. Тэгээд ажиллаа хийгээд мөнгө ол гэдэг ийм буруу үзэл сурталчилга. Тий. Тэгэхээр ер нь бол лайк дардаг гэж байгаа, шеэр хийдэг гэж байгаа, комент хийдэг. Тэр нэг өсрөл 100 төгрөг, 200 төгрөг, 300 төгрөг. Тэгээд тэр нь ингээд яг 10 одоо тэр 20 мянган төгрөгийн тэр нэг багцсандаа болохоор нэг 5 юм дээр лайк дарах ч одоо шеэр хийх тийм боломжтой. Дахиад шеэр лайк хийх юм бол дахиад мөнгө өгөөс тэр бичлэг хийж, рил хийж байгаа ороод ир гэсэн линкэд байсан хүмүүс нь мөнгө олоод тэгээд нөгөө зүгээр энгийн иргэд одоо би ч үт юм уу тэр хүмүүс бол ингээд мөнгөөрөө зөвхөн хохирол үлдэж байна л гэсэн. Тэгээд тэр нэг үлдэгдэл одоо ингээд лайк дараа шеэр хийгээл ингээд нэг мөнгө олдог гэдэг байгаа шүү дээ. 5000 хүрч иж заавал ингээд тэр нь нэг 2000 төгрөг ч юм уу тэр бол зүгээр л хий хоос харагдуулж байгаа л зүйл. Тэр 2000 төгрөг хийчих байхгүй. Тэгэл хүмүүст харуулсан цаана 2000 тал юм нэгээд тэрийгээ гоолн татчих авч чадахгүй. Тэгэхээр бол энэ сайтууд бол яг оноос өмнө ажиллаж эхэлсэн юм билээ. Тэгээд маш их ашиг болсон. Маш богино хугацаанд маш их ашиг болсон. Тэгээд нөгөө нэг ашиг олж байгаа юм буруугаас сурчилсан чинь над руу ерөөхдөө дайралт маш их ирсэн. Тэгээд тэрийг нь бол би тоогоогүй. Өөрснөө ирээд уулзцаагаас ирж уулзах чадах хантанч байхгүй. Та одоо энэ сайтуудын ч юм уу тий яг хараллыг одоо эзэмшигч нь яг хаана байгаа талаар ч юм тийм ямар нэгэн мэдээлэл. Ерөөсөө л Монголд. Тийм юм домен Монголд юм чинь Монголд л байгаа. Тэгээд хамгийн гол нь цагдаагаар одоо шалгуулахад бол блэклистэнд орцсон тийм домен байгаа байхгүй. Тэгээд ямар ч Монгол тийм одоо үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй тийм сайт. Тэгэхээр ингээд бид нар ингээд ухаал үзээлэх юм бол энэ зүйл улам цаашаага даамжрахаар улам хичнээн бараг тэрбум төгрөг олсон гэмээр л одоо ийм амар л хэрэг байгаад байгаа юм л та. Монголчуудыг би ерөөсөө л юу яагаад байгаа шүү дээ. Жоо хэрсүү бай, юмыг судалдаг бай. Одоо тэгээд лоёрдулж байгаа ихэнх хүмүүс дандаа хөдөө орон нутгийн хүмүүс. Малчид. Одоо малчид чинь бол яг үннийг хэлээд хоцсуурын газар амьдарч байгаа хүмүүсээс илүү одоо мөнгөтэй, хөрөнгөтэй байна. Тэгэн гоо тэр хүмүүсийн юуээс нэг хийж байгаа юм юу гэхээр уцаад орлоо. Уцаа орлохоор тэн дээр онлайн шоп ч юм уу энэ эсвэлний зарууд ч гэдэг юм гарч ирнэ. Ерөөсөө юу ч бодохгүй дараачдаг. Тэгээ маш их мөнгөөр хохирдог. Тэгээ би монголчуудаа жоохон хэрсүү болоод жоохон ч гэсэндээ юмыг судалдаг болоод доор нь ядаж байгаа комментуудын ч үт юм те. Тэгэхээр яг их их коммент устгаад байдаг л да. Гэхдээ ингээл тэр лайвыг үзэл нэг 2-3 хоног харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй шууд сэтгэлийн өөрлөөр ч юм уу эсвэл энэ зүгээр юм байна гэдэг ингээ авчиж байгаа хамгийн буруу байна. Тэгээд одоо энэ лоёрдулж байгаа хүмүүс үнэхээр их байна. Үнэхээр их одоо ч зөндөө зогсохгүй. Одоо хүртэл миний чатны спам дүүрнэл ингээл чат ирсэн. Тэгэл ийм юмд ингээл өөртөө бүр жижиг сажиг бүр янз бүрийн юм дээр лоёр гэдэг зүйл явж байна.